Дотн хол утастай мэдчилгээ. Дотн үхсийг танд зориулна. 2 дугаар сарын 6-ны өнөөдөр төрсөн өдрийн тохиож байгаа хайртай хань амар бацтай эхнэр Цэрмагаас зориулсан мэдчилгээг хүргэх гэж байна. Байна уу? Сайн байна уу? Амар бат гэж хүмүүн үү? Хүн байна. За, танд төрсөн өдрийн уцтай мэдчилгээ ирсэн байна. Сонсох боломжтой байна уу та? Ааха, хинээс ирсэн болоо? Таамаглаж байгаа хүн байна уу? Ааха. Баярын өдрөө ер нь юу ээж эхлүүлж байна вэ? Ааха. За, таны хувьд ер нь жилийн энэ өдөр нь яаж өнгөрдөг үү? Тэмдэглэдэг үү? Ааха. За, ингээд танд ирсэн энэхүү мэдчилгээг яг одоо уншиж хүргэе. Хинээс ирсэн бэ гэдгээ сонсч хүлээн аваарай та. Өнөөдөр хорвоод мэндэлсэн хосгүй сайхан баярын тохиож байгаа хайртай хань амар бацтай төрсөн өдрийн баярын мэндийг хүргэн энэхүү мэдчилгээгээ зориулж байна. Хань чамдаа маш их хайртай шүү. Хязгааргүй хайртай. Хоосноос дүүрэн хүртэл 2-4 болон өсчээ. Дандаа хажууд минь байж намайгаа дэмжиж байдагт баярлаж явдаг шүү чамдаа. Хязгааргүй хайртай шүү. Бид гурвынхан зүгээс. Миний хань чи уяхан зөөлөн, хөвгөлтэй зантай, бусдыг дандаа инээлгэж явдаг сайхан зан чанараар нь бахархаж явдаг юм шүү хань нь. Өр зүрхэнд дэлгэрсэн өн мөнхийн хайр минь ээ. Үргэлж дэргэд эргэлдсэн үлэмж нандан хайр минь. Уртаас урт амьдралд удаан ханснаа хоёулаа. Уйлахад дустаг нулимсаа илбэж арчнаа хоёулаа. Чамдаа төрсөн өдрийн галгалуун баярын мэндийг хүргье гэд хайртай эхнэр Цэрмагийнх нь мэдчилгээ байна. Баярлалаа. Юу таамаглаж хийсэн юм. Та хоёрын маань хувьд ер нь хэдэн жил танилж байна? 11 дэх жилдээ. За 11 дэх жилдээ. 2-оос 4 болж өссөн гэхээр 2 хүүхэдтэй гэсэн үг үү? Бид хоо хоёртэй. Ааха. За энэ хугацаанд ер нь таны хувьд эхнэрийнхээ ямар зан чанараар нь юугаар нь хамгийн их бахархаж ирсэн бэ? Нийт аштай үнэн шатраа. Тэгээд дүүхэн царайлаг дүүхэн гэж. Яг одоо эхнэрийн сонсоод байж байгаа бит хоёрын яриа бичлэг болж хадгалагдаж үлдэнэ. Тэгэхээр энэ сайхан өдөр хандаа юу гэж хэлхийг хүсэж байна? Хандаа хайртай нөгөө одоо өмнөх шиг бол хажууд нь өргөж байдаг. Энэ жамдаа шүү хайртай шүү. Ааха. Хоёр хүүхэд нь хэдэн настай вэ? Бахман 10 настай, 9 настай. За. Бахман 3 настай. За. За тэгээ ямар ч байсан тэгвэл хүүхдүүд нь бас таныг сонсох юм байна. Тэгэхээр хайртай хүүхдүүдтэй хандаж юу гэж хэлэх юм уу? Ирээдүйд ч гэсэн тийм ээ. Энэ бит хоёрын бичлэгт орсомж болж үлдэх учраас хайртай хүүхдүүдтэй хандаж бас юу гэж хэлхийг захид сургахыг хүсэж байна. Хайртай хүүхдтэй хоёртой. Хайртайхан ирээдүйд сайхан нэг хүсч өрөөгд альтернерад уртсан мундаг ирээдүйдээ мундаг хүмүүс олоорой гэж хоёр хүүхдтэй ерөөдөө. За тэр өрөөл Батар Чухалтгай гэд танд ханыхан зүгээс зориулж байгаа. Дуучин Болдбаатрын уран бүтээл Ханийн дуу гэх сайхан дууг танд зориулсныг хүргэе. Харин хоёр дахь дуугаа та өөрөө сонгох юм байна. Та дуугаа бодож байгаарай. Хараад чамдаа дурсан шүү хонгоромий хадуухан зүрхээ алдсан шүү хайр
тэр дороо шийдсэн шүү санасаа учирсан тайлангаа мэдэрсэн шүү цаг хугацаа чамайг л илгээсний ухаарсан шүү зүйлээд чамтайгаа сэрдэг шүү хонгороми зөнгөрөө харцаалсан шүү хайрт минь зуны брошиг шивэрсэн шүү сэтгэл минь зорж жаргыг гэж тэр дороо шийдсэн шүү санасаа учирсан тайлангаа мэдэрсэн шүү цаг хугацаа чамайг илгээсний ухаарсан шүү Жаргаж зовхын алинд ч тэнцвэрээ алдаагүй байна. 61 туулах хүртлээ төвчээр минь мохоогүй байна. Зөнгөө дагаж хайрлсан сэтгэл минь хിവэрэ байна. Зөвхөн чиний төлөө зүрх минь цохилсоор байна. Өн мөнхийн дурлалыг таяг болгон тулчхаад өвдөг дээрээ сөхрөлгүй хамт алхнаа хоёулаа. Гэгийн хайрын дурсамжийг зүрх болгон хадгалж хаад гэрэлт нүдээ бүхтөл хамтдаа амьдрнаа хоёулаа. Чамдаа төрсөн өдрийн галхалуун баярын мэндийг хүргье. Хайртай шүү гэд хайрт эхнэрийнх нь мэндчилгээг тань зориулж байгаамаа. Баярлалаа. За одоо хоёулаа харин ямар дууг зориулъя гэж бодож байна хоёр дахь дуугаа. Миний дугаас хайртай хандаа. Ангуутан жилхэн дэмдэрнаа гэд хайртай шүү гэдэг. Энийг инкот тренер хань минь тэгээд дог. За ингээд таны сайхан ханд гэр бүлдэн зориулан нөхөн уран бүтээлийн хүргье. За ингээд дотны хоолой утастай мэндчилгээ хайртай нөхөр амар баттай эхнэр Цэрмаагаас нь зориулсан төрсөн өдрийн баярын мэндчилгээг дамжуулан хүргэлээ. Таны мэндчилгээ энд хүрээд өндөрлөж байна. Баярлалаа. За тэгээд энэ мэндчилгээнээс таны гэр бүлийн сайхан зурагтайгаар бүрэн бичлэг болж хүрэн тун удахгүй тань руу мессежээр линкийг нэлгээх болно. За баярлалаа. Гэр бүлийн над жаргал үсэ баяртай.